За өнөөдөр бол 10 сарын 20-ны өдөр ерөнхийдөө влог хийж эхлэе гэж бодоод ингээд эхэлж байна. Бичлэгээ эдит хийгээд сууж байна. Тэгээд дуулна эдит хийчихэд эдит хийж дуусчаа тэгээд гадагшаа гарыг гэж бодсон. Амжихгүй юм шиг байна те шууд ерөнхийдөө гарыг гэж бодож байна. Болоо компьютер унтраалаа. За тэгэхээр юу өмсөх вэ одоо хэдүүлээ. За юу өмсөх вэ гэхээр шүү дээ. Нэг айтайхан хувц өмснө. За гарна. Юу өмсөх вэ? Нэг юм өмсөөл гарыг да. Энэ ямар ноолуурын цамц. Ноолуурын цамц өмсчүүл одоо хайлаад унцдаг юм болов. Нэг ийм л цамц өмсч л дээ. Яг та. Зүгээр шүү дээ. Ингээл өмсч. Сайхан бас өсмөсөд сулцаа нөгөөч ч юмасаа. Хөөхөн бас. Би чи ер нь сүүлийн хэдэн жил өөрөө өсөж байгаа байхгүй тэгээд саяхан өсчөнд орж үзлээ. Орж үзлээ юу. За тэгээд энд бол та нарын сайн мэдэх Адам байна. Hello. Одоо би ч юм орхиод явлаа цаа. Чи гэртээ ингээд сайхан унтаж амраад байж байгаарай за. Хөрхэн тийм манай нохоо хөшөрцөн хараа. Жохоо одоо ингээ хөшрөөд байгаа. Амтанд ихтэй бүр хөөе. Хамгийн сонин нь юу гэж? Хамгийн сонин амтан ерөөсө хөшөрж байгаа нь бүр ингээ нүдэн дээр элт мэдэгддэг юм л. Тэгээ дээрэс нь амтан хөшөрхөөр бүр амар өрөвдөлтэй юм бэл нэр ингэсэн. Юм сонсгоо болно, юм харахаа болно, удаан явна. Тэгээ хоол идэж чадахгүй. Тэгээд ямар нэг юм идэхээрээ гүйлгэн хон шингээж чадахгүй. Нохоочоос тэ ер нь амтан ерөөсө хөгшөрхөөр амар өрөвдөлтэй болд юм байна. Хүнээс өрөвдөлтэй болд юм шүү гайс. Гэрийн тэжээвэр амттай тэ нохоо муур хайрлаж байгаарай. Амтны хөв заяа бас амар чухал шүү гайс тэ. Тэрийг бас зүгээр бодчихгүй. За баяртай. Би чамд нэг зоогоогүй гэж бодож шүү. За тэгээ бүгдээрээ гарцгаая тэ Жавканяг одоо хүнд хичээл орох хэвээр, дуулаач хичээл орох хэвээр. За ер нь бол намайг та нар яг хинбэ гэдгийг амьдрал дээр хинбэ гэдгийг бол мэдэхгүй байх. Тэгээд ерөнхийдөө жоохон ч гэсэн бас танилцуулаад явъя гэж бодож байна. Ерөнхийдөө влог хийхэд үзэх хүн хэр байна? Сонирхож гин үү гэхэд ерөнхийдөө бараг 7-8 хүн оролцсон байлуу да. Тэгээд айгүй үзий сонирхъя гэд дэмжсэн байсан тийм учраас хэдүүлээ одоо ингээд влог эхлүүлж байна. Тэгээ ингээд нэг нэгнийхээ бодлыг, үзэл бодлыг хуваалцаад, миний бодлыг, та нарын үзэл бодлыг нийгэмтэй харилцаа тий. Гоё харилцаа үүсгээ тэгээ цааш тийм влогуудаа явуулах болно гэж хэлмээр байна. За тэгээ гарцгаая. For begins natürlich muss so ein Atmen üben. Залуу хүн завтай байна гэдэг юм л гэж хэлдэг шүү дээ тий. Тэгээ орчин цагт бол одоо цагт бол залуу хүн хөгжирч айгүй олон цагийг гарцж байгаа нэрхэд эмгэл болчиход байна. Хайрын цаг шүү дээ ер нь. Хийгээд сайхан сэтгэл санаагаа сэргээжлээ, бие организм тархиа сэргээжлээ тий. Ер нь тэгээд бас та нарт хандаж хэлэхэд тий. Их зүйл төлөвлөдөг, их ажил амжуулдаг залуус байвал ер нь заавал бэлтгэл сургуульд хийгээрээ, спортоор заавал хичээлж байгаарай тий. Тархиа сэргээх ямар нэгэн зүйлийг заавал хийж байгаарай гэж хэлэх байна. Тэр бол мэдээж спорт. Заавал спортоор хичээлэх хэрэгтэй guys. Дан тархиа ажилуулаад ямар нэгэн байдлаар бие ажилуулахгүй спорт хийхгүй байх юм бол ерөнхийдөө тархи чинь маш их ядарна, хурдан өгшөрнө, стресст орно, депресд орно, тэгээд сүлдээ тааргалан тэ яриад байвал маш их юм байгаа. Тийм учраас ер нь өдөр тутам заавал спорт хийж байгаарай, цэвэр агаарт гарч байгаарай, тэ алхаж байгаарай, гүйж байгаарай, ядаж нэг 2 км гүйчж байгаарай гэж хэлмээр байна.
За болий зүгээр та нар гэртээ эсвэл ажил дээр байвал лифтээр явах бол болчих. Шатаар дэше доош өсчих те. Энэ жил бас тодорхой хэмжээгээр хөдөлгөөн хийж гисэн үг. Тэгээд дасгал сургууль хөдөлгөөн спорт сайн хийгээрэй guys. Premium edition гэнэ. Энэ Volkswagen Käfer энэ нүг цоох юм шүү дээ. За. Энэ тэгэхээр яг нэг яг жинхэнэ оригинал загвараар нь хийсэн машин юм уу те? Гоё юм байна. 18 дахин жижигсгсэн гэсэн үг те. 1963 оны SL 230. Legend загвар зэ. Энэ хэд дахин жижигсгсэн загвар вэ? Энэ жоох эвдэрчээ те үрхэнтэй. Наа чи жоох эвдэрсэн. Adenauer гэнэ 1957 оны. Mercedes-Benz загварын 300D гэдэг загвар юм. Энэ жоох хоочирсан. Энэ бол амар зүгээр Legend загвар. Тийм шүү дээ. Наа чи одоо зарагддаг мэдгүй юу лээ миний сүүлдний нэг Bond-ийн James Bond-ийн машин шиг юм шүү дээ. Mercedes. 50 хэдэн сая евро зарчихсан. 50 хэдэн саяараа. Юу яг машин нь? Энэ үстэй. Энэ машин биш үстэй. Ингэж хаалгана гот юм шүү дээ. Төмөр эн чин бүр амар гоё юм байна. Явдал муудлын өстэй сайхан. Суудлын амар зөөлх юм шүү дээ. Автоинженер найзында ирсэн баггүй тэгээд маа найз ерөнхийдөө гэрээ янзлаад тэгээд гэрээ машинуудаар өөрийнхөө цуглуулга машинуудаараа тогтчуулах гээд ингээд бүх машинуудаа гаргаад ирсэн байж байна. Би хальт ирээд машинуудыг бас сонирхоод байж байна. Энэ улаан тэгтэй хөөх юм те. Энэ хоёр хар юу вэ? Далаар. Энэ биш те. Энэ гоё юм баахгүй. 1972 оны Chevrolet гинэ. 1972 оны Chevrolet. Нэг юм шиг байна. За тэгэл найзандаа ирсэн. Маа найз чи гэрээ ийм машинуудаар юу яах гал. Тэнд байгаа тэр 3 юм тогтчуулна гэндээ залуу. Тэнд байгаа 3 донд. Тий. Би танарт өөр ахаад нэг гоё машин харуулъя. Маа найз захаад өөр машин харуулъя гинэ. Гэтэ наач Lambo мөмстэй тий. Нэг жижиг загварын машин байна. Ингээ бүх юм онгоочт юм шүү тий. Энэ амьдрал дээр жинхэнэ амьдрал дээр бас ингэж онгоохоо. Ингэж онгоо. Зөөц гоё юм шүү. Одоо эднэр болохоор бас сүүл рүүгээ болохоор юм. Энэ өстой гоё юм байна. Сүүлийн үеийнх нь бол хойдл нь ингээл онгоочдөг шүү тий. Тийм. Энэ өстой гоё юм. За энэ юу вэ? За тэгээд өнөөдрийнхөө ажил бол ерөнхийдөө амжуулаад явж байна. Орой найзынх руугаа хальт хөрөөдөрлөө. Тэг ягаад гэвэл ундаг дугуугаа найзандаа орхицсан байсан. Тэгээд дугуугаа авд юм уу гэж бодоод ирсэн байгаа байхгүй. Тэгээд дараа бол